GSB Capital банк санхүүгийн байгууллага олон нийтэд нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргалаа. Тухайн үнэт цаас нь жилийн 18% хүүтэй нэгж бүрэн 100 мянган төгрөгийн үнэтэй төдийгүй 250 мянган ширхгийг зах зээлд санал болгож байгаамаа. Улмаар олон нийтээс 25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорж байна. GSB Capital банк бус санхүүгийн байгууллагын охин компани болох GSB Active компани олон нийтэд нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргалаа. Тус компани андреатораар TDB Securities үнэт цаасны компани ажиллаж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны барьцаа хөрөнгүүд нь дандаа хэвийн сайн зээлүүд буюу сар бүр эргэж төлөгддөг. Ийм сайн зээлүүд байгаа учраас бол харьцангуй бас эрсдлийн хувьд бол бага байдаг. 18 бүтээгдэхүүн маань ерөнхийдөө одоо тэр хүнийхэн татврын нөлөөллийг тооцсон бол 10% өгөөжтэй ийм бүтээгдэхүүн болж байгаа. Энэ бүтээгдэхүүн гарч байгаа нь магадгүй зах зээл дээр илүү солонгорол үүсэх те. Бас өөр боломжийг бас хөрөнгө оруулагч олон үнцаас гарсхийн энд бол харуулж байгаа гэж байна. Улаанбаатар үнцаасны биржийн хувьд бол өрийн хэрэгцээл хөрөнгөөр баталгаажсан үнцаасан дээр хөрөнгөний зах зээл дээр хамгийн таатай нөхцөлийг бол санал болгох ингээд ажиллаж байгаа. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувийн хвшлээ дэмжих зорилгоор Улаанбаатар үнэт цаасны биржээр дамжин нээлттэй арилжаалагдах юм а. За арилжаанд хүн бүр оролцох боломжтой төдийгүй хөрөх чадвар өндөртэй, эрсдэл бага, өндөр өгөөчтэй бүтээгдэхүүн болохыг онцолж байна. Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа өнөөдрөөс эхлэн ажлын 5 хоног үргэлжилнэ.